Сайн байна уу? Өнөөдөр манай нутгийн тэнгэр агаар гэж янзын цэлмэг тоглох байна. Гоё өдөр. Маргааш одоо манай нутгад одоо мянган ботхны найр наадам болох гэж байна да. Энэ тэнгэр агарын байлаас үзвэл гоё наадам найр болох юм байна. Би өнөөдөр жижиг самбар дээр ийм нэг дууг бичжээ. Ямар их гарын, хөлийн, малын, тэнгэрийн, шууны, хүнээ гэдэг одоо. Энэ бол одоо Монгол үндэстэн бүр байдаг л. Яг тэр Монгол үг ярианы талсаад хэлвэл газар нут хоорондоо адилгүй. Манайхаар авчил бол одоо 100 орон, баруун орон, арчин, орчин, ашаа одоо тэгвэл ордос гэх. Тэрний цааш бол одоо Шинжаан, Хөхнөө, Гансүсүү гэдэг одоо үг Монгол үг ярианы аялал хоорондоо адилгүй л дээ. Аялалны талсаад. Гэвч одоо ямар янзын аялалтай ярьсан ч тэрэ. Ямар янзын аялал ярьсан ч тэр. Монгол үсэг гэдэг юм болоо тэр чи одоо бүр дөрөмжцэн юм. Дөрөмжцэн. Чи одоо энийг манаас энгийн байдлаар ингэж ярьна. Гарна, хөлнэ, малнэ, тэнгэрнэ гэж олонхоосоо гэж ярьдаг шүү дээ. Тэр ярианы хэлбэр болно. Яриан дээр ингэж ярьж болохоос биш. Харин бичдэг дээр хүрээдэг лээсээ заавал энэ дөрмөр юм. Одоо өөрөөр хэлбэл одоо Монгол хэлний зүйн. Манай болсон Монгол бүсгний хэлний зүйн энэ дүрм бол баг бүр тогтворцсон. Нэгэнт нотлогдсон одоо иймэрхүү янзын давхар хэрэглээд нотлогдсон юм. Гэвч зарим одоо дууны үгээс үсгэн зарим одоо Монгол үгнүүд одоо Монгол хэл бичгийн талаар зарим газар иймэрхүү учир гарч ирсэн. Жишээлбэл одоо гэрийн Монгол гэрийн ороо гэдэг юм. Гэрийн ямар гэдэг юм одоо. Энд ч одоо дөрмөр ингэж явна шүү дээ. Тэгэхээр одоо энэ бичлэг дээрээс аваад хэлбэл одоо хэлдэг үгээр юм бол ямар их хацтай болж байна. Гэрийн Монгол үсэг ийм болчихж байна. Ийм болж хөрүүлж байгаа гэсэн зарим улсууд. Иймээс бол би үзээд байгаа энэ хөрүүлдэг нь бол нэг тэр Монгол хэлний зүйний нэг дөрмийн талаар бас мартагдж байна. Нөгөө талаар бол одоо зарим энэ хүний хэлсэн яриа хүн яаж ярьсан тэр ярьснаар нэг бичих нь энэ үсгч одоо чи ямар үсгч гэрийн ч одоо юм. Өөрөөр энэ дөрөв байхгүй болчих гэсэн үг. Иймээс бол ярианы хэл бол нутаг орны яриа хооронд бүр адилгүй байж болох юм. Тэгвэл бичдэгний талаар Монгол үг бичдэгний талаар заавал дөрвөмжөө байх хэрэгтэй юм л дээ. Иймээс би өнөөдөр ингэ дөрөв ярьдаг дотор бол маас одоо Монгол хэлний энэ давхрын дээр одоо бас зөв хэрэгэл сурахаар юм байна. Тэг би өнөөдөр ингэ ярьж байгаа юм. За та нар хүлээн авсанс баярлалаа.